Урд хажууд нийцэн. Hi guys, өнөөдрийнхөө влогтой тавтамаар л. Тэгэхээр өнөөдөр бид хоёр гоё сармагчнуудын ой орно. Тэгээд олон хурцнууд авцсан. Миний харин дөө. Цовсон байна. As always. Хоёрын Яваа. супер машин. Би өнөөдөр зүгээр мөрөө бодохгүй гэж бодчихсохгүй. Тэгсэн чинь төө амар зураг авъя гэж харна. Гэх сүлийн минут. Guys. Зовчино. Амраад энэ ажиллаад энэ хоёлаа. Окей, бүгдээрээ дараагийнхаа очих газар тий. Бай. Юу ч болон юм шаараа. Мэдгүй. Төгөө наа бич хийгээд ах юм. Шураа хасгарсан шүү дээ. Тэгээ. Вау. Яарэ, зүрдээ юм бас. Амар их шураа хасгарсан. За. Айгуу яасгсан юм шүү. Би луак кофего уумаар л байна. За энэ намайг одоо олтлоо уулахгүй байна. Урд хажууд нийцэн байсан. Бисээ бүргэцсэн. Шүрхцэн. You caught in action, baby. You caught in action, baby. I'm dancing all night. You're holding me tight. Заяа маань гарч ирж байна. Заяа барыг нүцгэн юм шиг явж. Үгүй те. Энийг өмсгөр ерөөс нүцгэн шиг санагдахгүй нэгсэн. Гэхдээ ер нь бол нүцгэр. Тийш дээ тий. За, бид хоёр ороод ирсэн. Энийг ороо. Тэр мөмнөөс нэрсэн шүү дээ. Дантай сармагч. Энэ сармагчингууд амаад арцсан байна, нүдэд арцсан байна. Чихэд энэ гурван эможи шүү дээ. Энэ хараа гайдлайн байна. Нэгт нүдрүү нь харж болохгүй, хоёрт юм ил барьж авч болохгүй, гуравт хооллож болохгүй юм байна. Дөрөвт хүүхдийг нь илээд ээжд нь алуулж болохгүй. Энэ бүр яг нэг юм харахны үүр мөр өдөн штэ. Яг тийм газар шүү. Мангараг сармагч хараа. Яна. Энд байна. Харж болохгүй шүү. Урд өсрээд байна. Ямар том юм бэ? Ийм том. Йой. Энэ бүр шигэд байна. Йой. Чайхгүй нэраа. Гайгүй. Яна би сайн өдрөө нь харцаа. Гайгүй хаа. Йой. Ахарсан. Гой л л та. Өөр л л та. Хэдэн мянгаар авах шүү дээ. Сая энд бүр солиод харагдчихсан. Энэ Monkey Forest-ийн хатан хаан юм шиг л зүгээр. Хамгийн зөв нь заяагийн хажуугаар үрж байгаа хүн болгон заяар амар харнуудаараа үс уфцыг энэ. Яасан гинэ тэгэхэд Сая хоёр моnkey хэрэлдээд амар чам. Йоо би хүнийг барьж идчихэв гэж. Йоо. Хара. Бэби уршаа юу? No, нашра. Миний хараа нашра. Дишээ, нашра. Йоо. Заяагийн тэр хон айж байгаа гинэ. Би явж л байж тээ. Хайгаад байна уу? Үгүй сая нүдрөө нь хартаж шүдэ ингэ гарсан. Яа, зүгээр гараа гэж хэлж шүү дээ. Баригдсан. Яг тэгэхээр аадор нэг юм галзуу нохоо авсан юм уу? Хүй. Энд хүрээд балгийн манд влог өндөрлж байна. Би яг одоо Монголд байгаа. Гэтэ одоо бүгдээрээ Испани, Гибралтар,
Португалаар хийсэн влогийг үзэх болно. Тэгээ бүгдээр буцаад Монгол руу хурж ирнэ. Би та хэдэд яг Гибралтарын влогийг үзэхээс өмнө тайлбарлах нэг заавал шаардлагатай нэг юм байна. Юу ихээр заяа битэр зөвхөн влог хийдэггүй, fashion influencer хийдэггүй, зөвхөн бүжгэлдэггүй, зөвхөн Нью-Йорк зурдаггүй. Давхар ажгаар нь битэр зөндөө бизнесүүд хийдэг. Тэгээ нэг бизнес маань юу ихээр цэвэр борлуулалтын бизнес байгаа. Энийг болохоор MOE компани гэдэг. Тэгээ битэр энд өргөн хэрэглээний барааны борлуулалтуудыг нь хариуцж ажилладаг гэсэн үг. Асар том багийг өдөртөө явдаг. Тэгээд битэрийг маш сайн ажилласан учраас MOE компани дэмжиж битэрийг 45 сая төгрөгийг аялалд үнгүй явуулсан байгаа. Билетнээс ихтэй бүх юмыг даасан. Тэгээд тэр влог орж ийн гэсэн үг. Тэр битэр айгүй том cruise аялалд явсан. Яг үнэндээ битэр яваагүй л та. Би ганцаар явсан. Яагаад тэгэхээр заяа шалгалтайгаа дамжаагүй. Гэтэ ямар ч байсан та cruise аяллаа маань влогийг үзээрэй. Тэгээд Гибралтараас орсон байгаа. Тэгээд бүгдээрээ Португалаар орчоод тэгээд буцаад Монголд орсон. Hi. Hello mama. Сайн явж ирлээ. Заяа явцсан буцаад. See you guys. Барселонд ирсэн байна. Хаасаагүй юм хипхопны газар юм жижиг хоолны газрууд байна. Ганц юм амар их граффититэй. Ер нь бол жоохон Нью-Йорк стилийнх. Одоогийн байдлаар миний авсан мэдээлэл нь юу гэхээр Барселон болохоор дэлхийд дээрх хамгийн эмх замбраатай зохицуулалттай хот гинэ. Бид нар төв рүү явах гэж байна. Тэгээд төвд чод нэг хэд юмнууд үзье. Тэг миний ганц хэлж чадах юм залуучууд амар гоо фэшн л гэж харалтаа. Yeah. Харж байна. Сүүлийн үед юм том юм готлнууд жоохон baggy clothes буцаад жоохон модонд ороод байгаа. Ийм гоё гадаад архитектурын шийдэлтэй байр байна. Хамгийн солиот юм нь юу гэж энийг барьсан гавдигээд нөхөр байгаа штэ. Энэ баригдсан он хизээгээч доор би оныг нь бичээ за. Тэгэхээр нөхөр бараг 200 жилийн өмнө ингэж гаж сэтгэжсэн нөхөр нэг оддоо. Respect. Надад бол Барселона амар таалагдж байна. Ер нь заяа төгсөөд битээр жоохон дэлхийгээр аялахаар бол ер нь жоохон Европоор нэг явна. Европоор нэг хэсэг амьдарч явж үзснэ. Надад ягаад ч юм зүгээр лайфстайл нь хүмүүсийн алхаж байгаа амьдарч байгаа хэсгүүд амар гоё. Харалтаа. I think you only love me cause I'm poppin'. This a layup, this a rebound, then it's driving. Tyson with the fade, not the hair, my hands rockin'. When I link with ballpoint, you know it's knockin'. I'm not the same. Thinking money made me change, nothing else to blame. Bougie stuck up in my way, singing Gucci gang. Gucci gang, think I'm Gucci Mane. Спанаар дүүрэн гадуур жигсаад болж байна. Жакартагаар дүүрэн жигсаад болж байна гэдээ хараа. Эцсийн юмнуудыг хараа. Spain гэдэг гэнэ. Жакартад ч гэсэн бас ийм юмнууд болж байгаа. Угсаа Америкээр дүүрэн асуудлыг мэдж байгаа. Мексикээр дүүрэн асуудлууд, Лондон, Brexit бүх асуудлууд. Ингээ харахаар дэлхийн хаасаг асуудал. Гэтэ гол нь та яаж хариг оруулах үзүүлэх вэ гэдэгт амарч. Guys, тэгэхээр өнөөдөр бүгдээрээ явж энэ газрыг үзнэ. Тэгээд бас энэ газрыг үзнэ. Тэгээд хоёр газар ямар ч усаач үзээтэй би зураг авахлах нүггүй сайн мэдэхгүй. Уул нь бол өнөөдөр тэ бас нэлээд гоё neon fashion Nova jacket. Тэгээд бас ингээд neon үдэстэй гуталтай байна. Тэгэхээр уул нь зураг авах бол гоё зураг гарч магадгүй. A few minutes later. Тэгээд нэг юм том зүйл байна. Одоо энэ чэнэс гараад бүгд нэг амар том сүм үзнэ. Нэлээд дээр үеийн тийм католик сүм байгаа. Баригдаж дуусаагүй дахиад нөгөө Gaudi-гийн зургийг гаргасан. Бас нэг тийм сүм дээр очиж үзье. Тэгэд ер нь бол угаасаа ямар ч улсаар аялсан ингээд хуучин байшин, барилга, хөшөө иймэрхүү зүйлүүд амар их байдаг. Тэгээд яг гоё хотынхон соёлыг нь мэдрэх юм бол машин түрээслээд явна уу, дугуйнаа явна уу, ойр ойрхон хоолны газруудаар ороод тиймэрхүү юм хийхгүй бол яг бусад нөхцөлд бол жоохон зүгээр л байдаг л хан хүмүүс байгаа. Тэгээд байдаг л байшин моднууд байгаа. Яг ер нь бол амар адилхан. Испани цагдааны морнер хараа ийм өндөр. Та нар энэ хэсгийг хараа бүр яг Нью-Йоркийн байшингийнхан бүтэц эдрийг хараа. Яг Soho шиг харагдаж шүүр. Ийм том сүм дээр ирсэн байна. Тэгээ сүмүүд ямар амар баян байсныг хардаа. It's too much. What's up? Fortuna. Fortuna, what does that mean? Fortune? Tequila? You want tequila? No. Change. Oh, you have golden teeth. Yay, to money para comer. No money. You got money there. Guys, тэгэхээр явсаар байгаа хаана ирсэн бэ гэхээр yes. Барселонд гэдэг бараг хамгийн алдартай сүм Sagrada Familia гэдэг нэртэй юм том. Дахиад том сүм байна. Crazy big. Амар томараа. Битүү жуулчид.
That's it guys. Гой Барселонд хасаагүй граффит байгаа залуу соёл илүү байгааг харахад бол Сингапур шиг бол биш. Нью-Йорк шиг бол биш. Ерөөсөө тийм биш. Харин арай жоохон LA талдаа нэг тиймэрхүү мэдрэмж юм уу. Тэгэхээр ямар ч үс нэг тиймэрхүү улс үт юм тэгээд айлуулж чадхаараа л өөрөө үзэх гэж зорилоо, харуулах гэж зорилоо. Maybe next time тэр жоохон бүжгийн студ ч юм уу те арай илүү залуулга газруудаар явж болох юм. Төөгийнх нь хувьд ганц хэлж чадах юм бол би эзэ шоуд чадахгүй, night club lifestyle-ыг бол үзүүлж чадахгүй. Тэгээд дараагийн vlog-оор бүгдээрээ cruise аялалд явцгаая. Тэгээд энэ удаагийн vlog энэ дөрөв өндөрлж байна. Bye bye.